Wise энэ удаагийн бичлэгээр одоо таны цаг хугацааг хэмнэх зүйлсүүд болон үүнээс гадна аюулгүй байдлаа яаж хангах талаас нь өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээс хуваалцъя гэж бодлоо. За хамгийн ихний санал болгож байгаа нэг аппликейшн байна. За нэр нь бол Converter гэдэг нэртэй бол аппликейшн. За энэ аппликейшн юу хийж чаддаг вэ гэхээр биднэрт бол хашаар одоо бодоод манай үндсэн одоо тохироглоо шүү шилжүүлээд бол биднэрт харуулцдаг. За та эндээс ингэж дараад одоо өөрийнхөө хүссэн одоо ханшийн мэдээллийг бол авах боломжтой. За үүнээс бид нар жишээ нь за хамгийн их одоо явж байгаа газар болох одоо ингэ шууд юугаа сонгочих. Юана сонгочих. За үүнээс бид нар жишээ нь ингээд за хоолнд орох жилөө гэж бодоход за 40 оноор хоолнд орох гинөө гэл 40 он гэл бичингүүд Монгол мөнгөөр бол 20,000 85 төгрөг бол болох юм байна гэж харчиж болно гэсэн. За үүнээс гадна нэг тооны машин шиг ашиглаж болно. За 40 оноор жишээ нь 4 хоолнд орох гинөө гэл за 160 онолох юм байна. За өнөө өртөхний хувьд бол 80,339 төгрөг бол болох нэ гэж харчихна гэсэн. За энэ бол ингээл бүхий л одоо ингээд ханшиг бид нар ингээд шилжүүлээд ингээд хараа явагдаж болно. За энэ бол ерөөсөө биднэрт толгардаг нөгөө хэдэн төгрөг болох вүлээ шилжүүлгээр хэд болох вүлээ бодоодохдоо гэл одоо ингээд явж хат би юунаас асууад байдсан шүү дээ. Тэр асуудлууд ерөөсөө ингээд шууд шийдэн элдв бусын ханш харах. За тэгэл вебсайт руу ороод бас ингээд юм одоо юм трансфер хийдэг тийм вебсайтлууд бол ороод ах шаардлагагүй шууд ингээд усан дээрээс энэ Converter гэдэг аппликейшнийг суулгаад асуулыг шийдэж гэсэн. За энэ аппликейшн нь үнэгүй байдаг шүү. За энэний дараачийн бас нэг тулгардаг том асуудал бол хувцас хэрхэн чиндаамд хийж явах вэ? За энэ бичлэгийг үзээд ирнэ л таад ойлгочих бах. За ихэнх хүмүүс бол хувцас шууд ингээд дээрээс нь бол хийждэг. За хувцас ингэж дээрээс нь хийхээр гардаг асуудал бол буцааж авахдаа бид нэр доороос нь авахыг шаардлага эсвэл бүх хувцас гаргах юм ухах хэрэг гарна шүү дээ. Сандаж хэрэг гарна. За тэгхгүйгээр хувцснуудаа ингээд босоор нь ингээд дээшээ хийждэг. За ингэж хийсэн тохиолдолд бол таны аль хувцас хаана байгаа нугас ингээд харахад л тодорхой авахд жамархан энийг сандаачаад ах шаардлагагүй. Буцаагаад тэгтээ чихэл хийчин дундуур нь. За тэгэхээр ингэж одоо чиндамаа хийснээр бол одоо миний тэр хаана байна, энэ хаана байна, энэ доор л байгаа танаанаа уух, тэр өнцөгт нь уух гэл тэгээд идэв шүү дээ. Тэр асуудал бол ингээл зайлсхийж байгаа. Энэ бол асар их цаг хугацаа хэмндэг. Бас ер нь бол нэг хүнийг стресстүүлээд байхгүйгээр юм бол маш тодорхой ингэ чиндаам дотор явж идэв шүү. Дээрээс нь одоо чиндаамч нөгөө барьдаг суурь нь ингэ дээш ингэ сундаг суурь байдаг шүү дээ. Тэр суурьны төмөр энэ голоор ингээд хоёр ингээд явцсан байдаг. За энэ дээр ингээд юм хийнгүүл нэг овоогоод идэв шүү дээ. Ингээд өргөш хийж гэртэн тийм асуудал үүсэхгүй байхгүй. Тэр талаасаа ч гэсэн одоо ингэж хувцас хийх нь бол хамаагүй үр ашигтай амар байдаг байгаа шүү. За дараачийн миний санал болгож байгаа зүйл болохоор хэрвээ та одоо гадаад аялж явж байгаа тийм үү эсвэл энэ одоо жишээ нь ингээд та бас Монголд байхдаа одоо ингээд өөрийнхөө олон улсын картаар виза UnionPay ашиглаад одоо гаднаас худалдаа авалтыг бол манай монголчууд сүүлийн үед бол асар их хийж байгаа. Бид нар одоо Pinduoduos тэ Taobao-гоос Amazon-оос eBay-с хүртэл одоо ингээд юм захиалж болдог болчиход байгаа. За тэгэхээр картны нууцлал маш чухал болно гэсэн үг. За төлбөрийн хэрэгслүүдийн хувьд бол Alipay, Google Pay, тэгээд Apple Pay, WeChat гэлтэй эсвэл карта битээр нь одоо ашиглагч юм уу. Энэ бүх үйлдэлийн ард дандаа таны олон улсын карт явуулдаг. Картын мэдээлэл явуулдаг. Alipay-ээр төлсөн ч таны карт явна, WeChat-аар төлсөн ч таны карт явж байгаа гэсэн үг. За энэ тохиолдолд та хэрвээ картын нууцлалын мэдээлэл алдчих юм бол таны картнаас одоо таны мэдээллийг одоо улгааж авсан бол тэр доорн тэгэл мөнгнүүд чинь гаргал явуучих болцоо үүсдэг. За тэрнээс яг мэдээж манай банкны нэг лимит бол зогсоодог. Тэдэн сая төгрөг дэшээ гаргаж байгаа бол ингээ заавал өөрөө мөн бишээ батал матал гэлдэгдэн штэ. За түүнээс өөр бас одоо хамгаалах арга бол байдаг. За энэ бол миний өөрөө бодож олсон бол арга байгаа. За тэрийг бол хуваалцъя. За хоёр данс бол нээн. За дээдлэг нь хэдүүлээ нэгдэх данс, доотлог нь хоёр данс гэдэг нэрлэлчээ. За хоёулаа бол минийх дээр бол USD буюу доллараар бол байдаг. За энийг бол MNT-гээр нээн үү, юанаар нээн үү ямар ч хамаагүй. За эхний нээсэн дансан дотор л одоо миний гадагшаа аялж байхдаа гарах гүйлгээ юм уу эсвэл одоо гадны вебсайтаас тий худалдаа авалт хийж байгаа хийх одоо нийт төсөв маань бол дээр байна гэсэн. Одоо чинь би 10 сая төгрөгөөр аялах гэж байгаа бол дээдлийн дансан дотор минь 10 сая төгрөг маань байж гэнэ гэсэн. За дээдлийн дансан дээрээ ямар ч виза юм уу, UnionPay ч юм уу ямар ч тийм карт бол төлөө худалдаж авахгүй. Энэ бол ямар ч карттай холбогдохгүй данс гэсэн үг. За
хоёр дахь данс бол карт холбох буюу яг одоо энэ дээр UnionPay юм уу одоо Visa-га хэвлээ захиалж авах гэсэн карта. За тэр картаараа мэдээж ингээд өөрсдөө төлбөрийг төлөөд бол явна. За тэгвэл яах вэ гэхээр за эхний өдөр надад 10 сая төгрөг байлаа гэж бодъё. За тэндээсээ би доошоо нэг саяыг хийлээ. За тэр сая хэрэглэгдэж явж байгаа дуусгаад ирэнгүүт нь дахиад сая хийгээд ийн гэсэн үг доошоо. Одоо өөрийнхөө одоо данс хооронд гүйлгээж учраас ямар шимтгэл төлөхгүй. За тэгэл ингээл энэ доотлын 2 дахь дансны мөнгө дуусгаад тах юм бол эхний 1 дахь данснаас мөнгөө доошоо хийгээд ийн гэсэн үг. За карта та алдлаа юм уу нууцлын мэдээлэл алдчихлаа гэж бодоход энэ доотлын данснаас л мөнгө гарна. Энэ дотор уус хэдүүлэх хэмжээний мөнгө хийгээг учраас гарсан ч гэсэн нэг одоо тий бид бол мөнгө алдахгүй гэсэн үг. За дээдлийн дансаа хэдүүлээ ерөөсө карт захиалж карттай холбоогүй учраас энэ дотроос ерөөсө та одоо өөрийнхөө хэрэглэдэг банкны аппликейшнаараа л дамжиж мөнгө гаргах боломжтой. Тэгэхээр ямар ч аюулгүй энэ дотор ингээд хэдүүлээ мөнгө байж гэнэ гэсэн үг байхгүй. За тэгэл доошоо дуусах гал хөдөлгөмөл хийгээд гэнэ гэсэн үг. За доотлын дансан дээр бол би таныг ер нь бол 2 карт захиалаарай гэж одоо зөвлөе. Яадаг вэ гэхээр гадаадд аялж явж байхдаа та эхний картаа алга болгочих юм бол хоёр дахь карт нөөцний картаа ашиглаад төлбөрөө төлөө явна гэсэн үг. Нэг дансан дээр бол олон карт бол захиалж болдог. Тэгэхээр тэр бол ямар ч асуудалгүй шүү. Харин дээдлийн одоо энэ ихний дансан дээр бол ерөөсөө одоо карт захиалахгүй л юм гэсэн үг. За энэ талаасаа бол энэ бол маш тийм аюулгүй бол арга байгаамаа. Ялангуяа гаднаас худалдаа авалт хийдэг хүмүүс одоо өөрсдөө картын мэдээллийг алдчихл юм бол тэгээл ер нь бол таны данснаас мөнгө гаргахад бол ямар ч асуудалгүй болчихж байгаа л гэсэн үг. Тэгэхээр та картаа алдсан байлээ ч гэсэн энэ хоёр дахь дансан дотор их мөнгө байхгүй учраас та аюулаас хол зөрнө гэсэн үг. Яг өөрийнхөө бааждгүй аяллаа мөнгө бол дээдлийн дансантаа л хадгалаа л гэж юм гэсэн үг. Мөнгө дуусах юм бол доошоо инэ гэсэн үг. За тийм зарчмаар бол ажилтдаг байгаа шүү. За дараагийн мөнгөтэй холбоотой өгөх зөвлөгөө бол өөрийнхөө төрөвчөнд ядчил $100 ер нь бол хийчихэж байгаарэ. Аль ч улс руу аялсан. За тухайн улсад аялж байхад таны утас унтарч болно, та утсаа алдаж болно, картаа алдаж болно. Эсвэл зарим нийтийн одоо ер нь бол бас заримдаа ингээд фейлдэд ерөөсөө картыг маань таньдаггүй манай Монгол улсын бас одоо жоохон буураа аваатай бол холбоотой баг. Тэгээд мөнгө гаргаж авч чадахгүй яг төлбөр хийх гэдэг. За тэр үед ерөөсөө доллар ашиглаждаг. За дэлхийд ирэх аль ч улсад очисон байсан та ингээд асуулт орлоо гэж бодоход би ингээд одоо яг одоо ингээд өөрхөн тий данснаас мөнгө гаргаж чадахгүй байна. Одоо ямарваа нэг юм асуудал үүссэн байна тий би карта алдсан ч юм уу эсвэл одоо карта уншуулсан ч ажиллахгүй байгаа тохиолдолд доллароо гаргаж ирээл би энүүгээр тооцоо хийчихье гэх юм бол ер нь бол хинч дургуутдаггүй. Долларыг бол ер нь хаач тэгэл за окей та тэгвэл доллараар тооцоо хийчихээ л гэнэ. Тэгэхээр доллар төрөвчөндөө бол нэг $100 бол хийгээд явах нь бас нэг талаасаа бол маш аюулгүй. Яг тулсан үед бол доллар бол хаач ажиллана. За тэгэхээр бас тэг зөвлөе. За тэгээд сүүлийн санал болгох юм маань болохоор утсан дээр кино татаад ивчих юм бол их зүгээр байдаг. За одоо чинь энэ Holy Movie HDCC одоо энэ вебсайтн дээр бол сүүлийн үед гарч байгаа өмнө гарсан ер нь пул кинод байгаа. За одоо чинь энд Троны 2 дугаар анги бол гарсан байна. За эндээс та ороод ингээл татах гээл татчихна. Татаал таны файлс дотор бол ороод ирдэг. Одоо жишээ нь би бол одоо жишээ нь House of Dragon-ы season-ыг бол татаад аяллаар явж байхдаа үзээд явсан байна. За энэ аппликейшн энэ вебсайтын дотроос бол та ингээл өөрхөн хүссэн кинодыг татаа явчихна. Ямар ч өмнө төлбөргүй. Яг нэг талаасаа жоохон муухай л та. Гэхдээ одоо Монголд амьдарч байгаа бид нар ч одоо хэмжил амьдрахгүй болоос болохгүй цаг мөч ширчээд байгаа учраас бас нэг буруу биш байхаа гэж бодож байна. За эндээс бол та сайтыг харж байгаа бах. Зээшээ ороод бол хүссэн киног бол татаа явчих шүү. За тэгээд бичлэг маань таалагдсан бол subscribe болон лайкаа дараарай guys. За тэгээд үүний дараагийн бичлэгээр бас би UnionPay болон Visa хоёр олон улсад ажиллахдаа яаж ажилтгийг тэгээ аль газраа ажиллах юм бол танд илүү арай нэг юм бага мөнгө зарцуулах. За үүнээс гадна LFP, WeChat хоёр руу аль-алийн холбогдын гих зэрэг тийм ойлголтуудыг багтаасан бас нэг тийм бичлэг хийх болно. За тэгээд bye guys, subscribe болон лайк дараарай.